Эрдэнэ иргэн шүүх хуралдааныг нээж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг Цусан дундын анхан шатны шүүхөө 25 оны 2 сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Баярхуугийн худалдаа авах гэрээний өргөт 30 сая төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэммэрийн хохирол гэрээний үн 2 сая 500, нийт 32 сая 500 мянган төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хариуцагч Алтанжээ толгодох иргэний эргийг түүний давталт хомдоор хяналтсан нарийн бичгийн даргаас ирс танилцуулъя. Эртний албатай санал хүсэлт байна уу? Хариуцагчийн хөнгөлөгчд. За өнөөдрийн шүүх хуралдааны Сүхбаатар аймгийн 90 иргэний эргийн давталт шүүхийн шүүгч Аян Томлон мөнийн даргалж Доронтой аймгийн 90 иргэний эргийн давталт шүүхийн ерөнхий шүүгч Уртнасан шүүгч Ганчимын нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн даргаар Жимэн дөрс нарыг оролцуулан явуулж байна. Шүүх бүрэлдэхүүн нарийн бичгийн даргыг хууль заасан үндслээр татгалзах хэрэгтэй. Татгалзах байна уу? Хариуцагч өмгөөлөгчд. За өмгөөлөгч учраас би дэг эрх үүргийг тайлбарлахгүй орхилоо. Талуудтай нэхэмжлэгчтэй эвлэхээр тохирсон зүйл бий юу? За элдгий шүүгч миний хэргийн талаар танилцуулна, давталт гомдлын үндсийг сонсно, тэгээд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсно. Нотгойн шинжилэн судлах гэсэн дараалалаар хэрэг хэлцгээе. За энэ хэргийг бол 3 сарын 26-ны өдөр давталт шатны шүүх хүлээж авсан. Нэхэмжлэгч Алтанжээ холбогдуулан худалдаа авах гэрээний өргөт 30 сая төгрөг, эд хөрөнгөд учруулсан гим хорийн хохирол гэрээний үнд 2 сая 500 мянган төгрөг, нийт 32 сая 500 мянган төгрөг гаргуулах нэхэмжлийг бол гаргасан. Үндслээ болохоор Алтанжээ нь өөрийн амьдрах газар зарна гэхээр нь худалдаж авахар тохирч 20 оны 6 сард бэлнээр 30 сая төгрөг гэрт нь авчиж өгсөн. Би мөнгө өгөхдөө бол эхнэр орхон туяатайгаа хамт очсон. Тэгээ 21 онд газраа авъя, газар дээр юм барья гэд газраа чөлөөлж өгөөгүй. Алтанжээ нь манай эхнэртэй найзууд тул нэг удаа хамт сувилд явж ирэхдээ манай эхнэр чи Алтанжээгаас газрын гишгэн банкны барилдаанд байгаа гэсэн гих болсон. Ингээд хашаанд нь дөрвийг харьцах 8 харьцаатай зорилтны зорилтын нөхөхөд барилгын ажил эхлүүлэх гэж байсан боловч эхнэр бид хоёр тустай амьдрах болсон. Тэгээд энэ ажил зогсон ажилд орсон. 20 оноос манай хураалттай байсан гэрийг барьжээ гэдээ авсан боловч хэдний хашаанд бариатай байжгаад манай гэр шатсан. Тэгээд уг гэрийг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд бол 2.5 сая төгрөг үнэлгээтэй гэж гарсан. Ингээ Алтанжаагаас газрын үн 30 сая төгрөг, Монгол гэрийн зах зээлийн үнэлгээ 2.5 сая төгрөг нэмээд нийт 32.5 сая төгрөгийг гаргуулж хохирлогоо болгож өгнөсөн юм шиг нэхэмжлэл гаргасан. Алтанжээгийн хувьд бол хариу тайлбартаа нэхэмжлийн шалгуур бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн байгаа. Газрын үн нь 30 сая төгрөгийг бол өөрийн найз орхон туяад бол буцааж өгсөн. 20 оны 9 сард 25 сая төгрөгийг надад 22 оны 2 сарын 11-ний өдөр орхон туяад бэлнээр авчиж өгсөн. Тэгээд 5 сая төгрөгт нь болохоор бол мал зарж, ер нь бол уг төлбөрийг миний зүгээс гэр бүлийн өмчлийн мал зарж үлдсэнийг нь банкны зээл авч төлж барагдуулсан. Түүний орхон туяа нь бол авсан гэдгээ бол хүлээн зөвшөөрч гэрчилж байгаа. Гэрийн үн бол 2.5 сая төгрөгийн нэхэмжлийн шаардлагын тухайд бол өөрсдийн гэрийг контейнерт хадгалахаар чанар нь удаад энэ салхи оруулж байвал дээр манай хашаанд бариад байжээ гэд хашаанд 20 онд барьсан. Манайх өөрийн гэртээ тул тэдний гэрийг ашиглах хэрэгцээ шаардлага бидэнд байгаагүй. Цаашдаа байдаг байсан. Тэгээд 22 оны 10 сарын 24-ний өдөр галдуумар гарч манай гэр болон тэдний гэр шатсан. Ийм учраас одоо нэхэмжлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн байгаа. Анхны шүүхийн хувьд бол 22 сая төгрөгийг гэрийн үн буюу гим хорийн хохиролд 2 сая төгрөгийг гаргуулад нэхэмжлэгчд олгоод үлдсэн 30 сая 500 мянган төгрөгийг нэхэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэн байна. Тэгээ энэ шийдвэрийг зөвшөөрч зөвшөөрч бол хариуцагч давталт гомдол гаргасан.
гал орох гарах болсон шалтгаан нөхцөл хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоохоор гаргасан шийдвэр нь хувьд нийцээгүй гэж үзэж байна. Анх шатны шийдвэрийг хүчин болгож өгнө гэсэн ийм давзаалт гомдлыг гаргасан. За энэ хариуцлага хэмжээг дэмжиж гэнэ үү? За хүлээж аваарай. Байна. Тайлбарыг чинь сонсё. Хүмүүлэгчийн тайлбарыг. За хэрвээ шинжилсэн судлалт нотлох харамт бий юу? Хэрвээ шинжилсэн судлалт нотлох харамт бий юу? Гомжих онцлог олгоч. За. Шүүгч нарт шүүх бүрэлдэхүүнд хариуцлагчийн өмгөөлөгчөөс асуух асуулт бий юу? Нэмж хэлэхтэй л нэ хэлцүүлэг дуусгаас өмнө өмгөөлөгчд за шүүх бүрэлдэхүүн зөвлөлд нь шүүгурлааны төр завсарлаа.